Энэ бол намын байгуулалтын хэлц биш ээ, ариун зэ гэх юм. Төрийн байгуулалтын байнгаар оруулж байгаа гэж ойлгож байгаа. Та тусгаар тогтнолын ордонд биш, төрийн ордонд байна. Намын асуудлыг төрийн ордонд хэлцэх гэсэн үг. Би анхнаасаа улсын ерөнхий сайдын хувьд улс төр биш урд ажиллаа хийх, намын эрэг намдаа, төрийн эрэг төрдөө гэсэн зарчмыг барьж засгийн газрын эндрийг огт ашиглаж байгааг. Би нүүрсний улгаа дээрмийг дасан зогсоох тухай төрийн асуудал ярьж ирсэн. 100 хоног эхлэхэд анхнаасаа би одоо 115 хоногийн өмнөний асуудлыг ярьж ирсэн. Гэмт хэрэгтээ тэмцэх засгийн газрын үндсэн үүрэг, үндсэн хуулиар хүлээс ирэх үүрэг нь. Тийм учраас намын даргын асуудлыг энд ярих нь зохисгүй. Харин би хуулийн асуудлыг тодруулж байна. Биднээс үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу улс төрийн нам дотоод арчилтай зохион байгуулалт нь арчилсан зарчимд нийцсэн байх тухай үндсэн хуулийн заалтыг оруулсан. Бодлогын нам байх одоо зарчмыг үндсэн хуульчилсан. Үүний дагуу улс төрийн намын тухай хууль батлагдсан. Улс төрийн намын эрх барих дээд байгууллага бол намын их хурл. Намын их хурлаас намын дарга сонгоно гэж заасан. Намын даргын орон гар бол намын баг хурлаар нийт гишүүдийн 3/2-оор намын даргыг сонгоно гэд намын дүрмдээ хуульчилсан. Энэ бол одоо зөвшөлтслөөр буюу нийт олонхын саналыг намын их хурлтай дүүцүүлж олонхын саналаар шийдэхгүй гэсэн ийм зарчим бол намын дотоод арчиллын үндсэн суурь зарчим гэж улс төрийн намын тухай хууль болон дүрмээр заасан. Хууль хэрэгжүүлэх нь бүх хүний үүрэг, хууль дээдлэх зарчим. Ийм учраас намын асуудлаа намын цагаан байранд харьцгаая. Бид засгийн газрын тэргүүний хувьд төрийн хэргийг, эдийн засгийг сэргээх асуудлыг энэ 100 хоногийн хугацаанд эдийн засгаа яаж сэргээж, багш эмчнэрийнхаа цалин яаж нэмэгдүүлэх үү? Энэ унж байгаа эдийн засгийг яаж босгох уу? Бүх асуудал ярихад энэ маань эцэстээ бүгд л энэ нүүрсний экспортоо яаж нэмэгдүүлэх үү? Тэнд байгаа нүүрсний хулгайг яаж дасан зогсоохтой холбогддог. Энэ асуудал бол зөвхөн улс төрийн асуудал биш, хууль эрх зүйн асуудал. Ийм л одоо сонголтын өмнө би ирсэн байгаа гэдэг тодорхойлж байна. За та бүхэн намайг 115 хоногийн өмнө 92.3% саналаар дэмжиж ерөнхий сайдаар томилсон. Монгол улсын ерөнхий сайдын үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд засгийн газрын гишүүнээ томилж чөлөөлөх бүрэн эрхийг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олгосон. Энд ямар ч үндсэн хуулийн зөрчил байхгүй. Үндсэн хууль төрсөн эсхийг та тодорхойлдог юм бишээ. Та харин намын зовлон төрийн зовлон болгоод засгийн газрыг огцруулах 115 хоногийн өмнө байгуулагдсан засгийн газрыг огцруулах асуудлыг төрийн зовлон болгож өнөөдөр хилцүүлж байгаа нь харин намын зовлон төрийн зовлон болгож байгааг одоо жинхэнэ тод илрэл болж байна. Бид үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засгийн газрыг доктортой ажиллуулахын тулд засгийн газрын гишүүнийг ерөнхий сайд томилж чөлөөлөх бүрэн эрхийг олгосон. Тэр хүрээнд хийх